Берлиний монголчуудаа энэ оройн мэндийг дэвшүүлээ. Тэгээд зуны дэлгэр цаг ингээд харамсалтай дуусч байна. Тэгээд манай Берлинийнх нь бол Монголд очиж ирч хүч аваад ирсэн баг. Одоо хэвийн ажил төрөл хичээлд нь бол амжилт хүсье. Ялангуяа Монголоос ирсэн марафоны тамирчтай Герман тохиодог одоо хамгийн том арга хэмжээ Берлин тохиодог марафонд амжилттай оролцохыг хүсэж байна. Би одоо 4 дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа. 4 дахь жилдээ Ахиллесийг бас хүлээж авч байгаа. Энэ удаад харин Баварт болдог Германд дэлхийд дээр бас алдартай нэг шарын арганы баярт нь монголчууд 30 монгол наадмын цуванд нь орж парадд нь орох юм. Тийм ажиллаар ангашнаас Мюнхен яваад өгөх дээр бол та бүхэндээ анхаарал хандуулах маань жоохон багассан. Гэхдээ манай элчин зөвлөх мөнгө цэцэг бол Берлинд үлдэж байгаа. Тэгээд та бүхэндээ хамтран ажиллана. Тэгээд юуны тэмцээн дээр бол бас очиж та бүхнийгээ дэмжинэ. Манай нэг микробус үлдэн. Тэгээд тэрүүгээрээ боломжоор бид нэр тусалж дэмжинэ. За тэгээд Болдбаатар өнөөдөр Бүдэг Моги гэдэг намаа танилцуулах юм байна. Би бас түрүүн номыг авч арчиглаж үзлээ. Тэгээд ямар сэтгэл төрсөн бэ гэх юм бол Монгол хүн монголчууд бид бөөнөрөө одоо залхуурахгүй зорилготой сэтгэлийн тэнхээтэй тийм л арт түмэн болох ёстой юм байна гэж бодож байгаа. Тэгээд тийм сэтгэлийн тэнхээтэй өөрийнхөө залхуурлыг давж чаддаг бол хөгжил ирнэ гэж би боддог. Тийм учраас та бүхэн тамирчид ялангуяа өөрийнхөө хүрээнд хүүхдүүдэд бол одоо ийм бэрхшээлийг давж туулах тийм сэтгэлийн тэнхээтэй болгож хүмүүжүүлдэг байх гэж бодож байна. Тэгээд тэгэхээр тийм байх юм бол ядуурлаа бууруулна, бүтээмжээ сайжруулна. Тэгээд сайхан Жанжинсбаатарын хэлжсэнээр бол ирээдүйд цэнгэлийн мандат бол хүрхэл ёстой байна. Тэгээд тэрэнд бол одоо монголчуудаа сайхан нөлөөлнө гэдэг ийм ном бүтээл гаргасан баяр хүргэе. Тэгээд өнөөдрийн арга хэмжээд амжилт хүсье өрөөё. За, эрхэм сайд хамт олон Герман дэх монголчууд цаг клубын хамт олон дэлхийн их 7 марафонд оролцохоор эх орноосоо зорин ирсэн Ахиллес Монгол клубын тамирчид та бүхэнд энэ сайхан орой мэндийг дэвшүүлье. Тэгээд гүйлтээр бид холбогдож өнөөдөр тодорхой хугацааг хамтдаа туршлага хуваалцсан ярилцахын боломж гарч байгаа. Миний би туйлын баяртай байна. Өнөөдрийн одоо яриаг болохоор илүү харилцан ярилцах байдлаар бол илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Хэдэн би та бүхэнд товчхон өөрийгөө танилцуулах юм бол би банк санхүүжилт мэргэжилтэй эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэртэйгээ 2000 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан байхдаа танилцаад одоо ингээ 25 жил ингээд битээ хамтдаа гэр бүл бүтээгээ явж байгаа. За бид хоёр хоёулаа санхүүж мэргэжилтэй учраас мэргэжлийнхаа чиглэлээр санхүүгийн байгууллагад 21 дэх жилдээ хоёулаа ажил хөдөлмөр эрхлээ явдаг. Тэгээд энэ ажил хөдөлмөр эрхлээ явж явцад яг л одоо нийгмийнхаа жишгийн дагуу ингээд урсгалд ороод явцсан зарим талаар ингээд болж байгаа юм шиг боловч нөгөө талаар ингээд бас алдаа оноотой зүйл амьдралын хэв маягийг их нэвтрүүлээ явчихжээ гэдэг. Тэр зүйлийг олж мэдээд ингээд өөрчлөлт хийх оролдлого хийсэн. Тэр орлогыг би одоогоос 6 орчим жилийн өмнө эхэлсэн. Тэр өөрчлөлтийн одоо надад одоо нөлөөлсөн зүйл нь бол спорт, тэр одоо гүйлти спорт байсан. Тэгээд энэ гүйлти спортоор өөрийнхөө амьдралд маш олон эерэг сайхан өөрчлөлтүүд хийсэн учраас тэрийгээ
аль болох олон хүнд түгээж хүрэх юм хүсэл мөрөөдөлчийг үргэлж ингэж явж байгаа. Тэр ажил маань ном болж жил гарангийн өмнө гарсан. Гэт аюул олон мянган хүнд хүрээд зөвхөн Монголдо төдийгүй дэлхийд дахинд байгаа монголчууд маань бас ингэж сонирхоод холбогдоод энэ талаар ингэж ийм яриа хэлцүүлэг өрнүүлдэг ийм төвшин ингэ явж байгаа маш их талархалтай байдаг. Тэгээд өнөөдөр бас яг тэрний үргэлжлэл ингэж ийм гоё яриа халуун дотн яриа өрнөхөр болж байгаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маань сонирхсан асуулт байвал ингэж ярилцаад явбал гоё болох байхаа гэж бодож байна. Баярлалаа. Юуны яг гүйцэтгэлийн спорт, хүмүүний спорт гэдэг мэрэгжлийн яг юм одоо гарын амсны ном бүтээл хэр байдаг юм бол тэгэхээр юм сүүлийн жилийн гүйцэтгэлийн сонирхчид маш ихсэж байгаа. Тэгэхээр энэ бол аюул сайн тийм одоо сургалтын ном байна гэж би бас хараад байгаа юм. Тэгээд өдрийн юу маршруттай бэлтгэлийн хуваарь болсон байна тийм. Тэр энэ маань одоо яг манай хүний спортод их их оноо орж иж болоод байгаа. Энэ тал дээр одоо би энэ төгсөн бүрэгт 14 15 онд яг санхүүгийн чиглэлээр магистр сурсан. Тэгж явах явцдаа энэ европчуудын амьдралын хэв маягаас энэ гүйдэг дасгал хөдөлгөөн хийдэг энийг нь сурах гэж хичээсэн. Тэгээд бас яг хөвшүүлж чадаагүй л дээ. Тэр үедээ бас азар Люксембургийн марафонд оролцоод дөрвөлээ нийлээ 42 км гүйж үзчихсэн. Тэгээд ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд төгсөөд Монголдо 16 оны ихэр Монголдо буцаж очиод тэгээд нөгөө Европт байжсэн тэр амьдралын хэв маягаа Монголдо хөвшүүлэх гэдэг юус чадаагүй байхгүй. Тэгээд 16, 17, 18, 19 гэх 4 жил оролдоод чадахгүй. Тэгээд яг нөгөө бага байдлаа сэтгэл дундуур ийм байдалтай яа. Тэгээд гүйлт яаж хөвшүүлэх вэ гэдэг ингээд ном гараа аваад ахаар юус юм олддоггүй байсан баг. Тэгээд ингээд чаддаг мэддэг хүмүүстэй холбогдоод уулзаад зөвлөгөө аваад яах вэ гэдэг ингээд аягүй их тийм сорилт бэрхшээлтэй бол тулгарч ирсэн. Тэгээд би нөгөө банкнд ажиллаж байгаа хугацаанд ийм сурагч багш хийдэг байсан. Миний нэг хобби гэх юм уу? Одоо ингээд шинэ ажилтнуудаа мэдлэг туршлага хуваалцдаг ийм хоббитэй байж байгаа. 2016 онд би Ичбакаса гэдэг Германы банк байгаа шүү дээ. Тэрний Монголд хэрэгжүүлсэн юм төслийн шугамаар 16 онд энд ирж Потсдамд 10 хоног сурагч багшийн сургалтанд суугаад. Тэгээд энэ банкны ажилтнуудын одоо энэ мөнгө төргөө хоригдлуулах, иргэдийн энэ мөнгө санхүүгээ яг яаж зөв өдөр зохион байгуулж ингэ санхүүгээ авч явах гэдэг чиглэлээр сурагч багшаар бэлтгэдэг. Тэгээд тэрнээс хойш ингээд бараг 10 жил тэр сурагч багшаар ажиллаж байгаа. Тэгээд тийм сурагч багш хийдэг ийм хоббитой гэх юм уу те. Тэр хобби маань хөдөлж энэ ном гарах нэг суурь болж байна. Тэгээд хүмүүс ингээд гүүгээд эхлэн гол би ч ингээд сошиал дээр мэдээлэл оруулахад тэрний яа дээ, энэ яа дээ хөл ингэж өгдөөд байна. Ямар пүүз авал зүгээр үү, ямар хувц өмсүүл зүгээр үү гэдэг. Тэгээд би хүмүүст ингээд одоо төвшөхгүйгээр хариулдаг. Тэгээд би хүмүүсийн асуулт хариулт хоёр маань ингээд явсаар хагаад айгүй их юм олон тэмдэглэл болоо. Тэгж жаад нөгөөхөө нэг өдөр ингээд ном болгоод гаргачвал хүмүүст хэрэгтэй юм байна. Надтай тулгарч байгаа асуудал олон хүнд байдаг юм байна гэдэг. Тэгээд тэмдэглэл маань явсаар хагаад ийм ном болсон. Тэгэхээр энэ хувилбар нь бол бас нэлээд олон ажил болж гарсан. Тийм байна. Тэгэхээр яг Монгол дээр ингээд энэ зөвхөн гүйлтийн тухай биш, ер нь амьдралын хэм маягийн тухай илүү их яригддаг. Яагаад тэгэхээр яг намайг 20 настайгаас 40 нас хүрэх энэ 20 жилийн хугацаанд Монголд юу болчихвоо гэдэг ингээд судлаад үзэхэд энэ 20 жилийн хугацаанд буюу 2000-аас 2020 оны хооронд Монгол хүний өвчний одоо шалтгааных нь 78% нь урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус зүгээр л амьдралын хэм маягтай холбоотой өвчлөлт байсан. Хүмүүсийн насаараад байгаа шалтгаан нь тэр их одоо ноцтой өвчний уул шалтгаан. За тэрний одоо зүгээр түгээмэл жишээ хэлэх юм бол хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, илүүдэлжин, түүнээс улбасан зүрхний өвчин, зүрх судасны өвчин, тархин цус харах, зүрх хаагдах. За тэгээд илэгний одоо хавдар арх тасны хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотой тийм тамхины хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотой уушгины орт хавдар тэгээд стресс уур хөнгөл гэж одоо ингээд яг энэ Монгол хүний өвчний гол шалтгаан нь ерөөсөө амьдралын хэм маягаас шууд холбоотой байна. Тэгээд би ингээд 30 төгөж ирээд 40 төгөж ирээд 37 ингээд гараад 40 төгөжсэн илүүдэлжинтэй бүр нэг асуудал болцсон. Эхнэр үедээ ингээд хоёлоо ярьжсэн баг.
18 настай хоёлоо ингэж устгажсан. 20 жилийн өмнө. Гэтэл 20 жилийн дараа чи битээр хардаа ингэж байгаа байдал маань эрүүл мэнд байхгүй. Тэгэл нэг баахан материалын өмнө хойноос хөөцөлдсөн нэг ийм хүн болоо орцсон хоёлоо яах вэ? Ингээл бид нэр өөрчлөлт хийхгүй бол ерөөсөө энэ Монгол хүний дундаж нас чинь өөрөө богино байгаа байхгүй. 67 нас. Монгол эрэгтэй хүний дундаж, эмэгтэй хүний дундаж нас 60 76. Тэгээ бүр наривчлаа судлаад үзэхэд Монгол эр хүний одоо эрчүүдийнх нь 40-оос 60-ын хооронд тал нь ингээд яваад өгдөг. Тал нь 60-ын босгот авдаг. 60-ын босгот авсан тал нь 67 дээр ер нь дийлэнх нь ингээд одоо энэ амьдралын аяллаа дуусгаад ийм асуудал заагаад. Энэний ерөөсөө гоо шалтгаан энэ юм. Яг энийг би амьдралаараа өөрөө давтцсан явж байна. Энийг би хүсэж байгаа үгүй хүсэхгүй байна. Тэгэхээр өөрчлөлт хийгээд ингэж одоо өөрчлөлт хийж ихсэн. Төвхтэй. Тэгээд энийг ингээд аль болох иргэн тойрныхоо яг адилхан асуудалтай байгаа найз нөхдөд нөлөөлчих гээл явж байгаа юм л дээ. Тийм одоо ийм марафон ийм бүр ямар ч ойлголт мэдээлгүй байж байгаа юм чинь яг ингээд жим ингээ хасаад аюу гой болоод эхлэн гот бид нар энэ Монголын үндэсний шгшээ багийн тамирчин Дорж Олон багштай анх танилцаа. Тэгээд Дорж Олон багшийн удирдлаганд бэлтгэл сургалт хийгээд эхэлсэн чинь одоо нэг спортын амжилт маань аюу гой хурдан хугацаанд сайжирсан. Тэгээд тэр маань одоо энэ спортын одоо хөнгөн атлетикийн тамирчтай холбогдох, танилцах ийм суурь нь болж өгсөн. Тэгээд бид нэр 2022 онд Mongolia Elite Runners гэх гүйлтийн клуб байгуулсан. Тэгээд мэрэгжлийн тамирчид, маструуд, тэгээд сонирхогч нар өсвөр гэдэг ийм тамирчдыг ингээд инээндээ нэгтгээд байнгын мэрэгжлийн насгалж жуулагчийн сургалт заавар зөвлөгөөтэй ингээд үйл ажиллагаа явуулдаг болсон. Өнгөрсөн оноос эхлээд иргэд олон нийт рүү чиглэсэн ийм сургалт явуулаад одоо энэ Германд байж байгаад Монголд очиж аврахтаа бас манай сургалтанд аваад ирсэн хүмүүс бас хэдгээд байгаа. Өвлийн саруудад заалны бэлтгэл хийгээд ямар ч үнд төлбөргүй. Тэгэхэд аюул сонирхолтой 17 хоногийн хөтөлбөр бид хэрэгжүүлсэн. Тэгэхэд өглөөний яг эдгээр өсвийн хүртнэр шүү дээ. Өглөөний 5:30-аас 7:30-ийн хооронд спортын ордон болон Баянгол дүүргийн спорт хороо өдөр болгон дүүрэн байдаг гэсэн. 17 хоногийн турш. Тэгэхээр яг ингээд зөв чиглүүлээд нэг зөв зохион байгуулалтанд орох юм бол манай монголчууд ийм зөв сайхан зүйлд бол бэлэн байна гэх нь аюул харагдчихсан л та. Нэг тодорхой асуулт асууж байгаа. Энд чи номонд спортын хэмнэлийг спиртийн хэрэглээ зогсоодог гэсэн байна. Яг нь өөрөө чи ямар туршлага вэ? Би тэр Люксембургт гоё бүөх гээд оролдож байгаа яг энэ амьдралын хэм маягаар би төгсч очиод Монголдоо ч гэсэн хэрэгжүүлнэ гэж бодож ирсэн. Тэгээ очиод ингээд шинэ он гарангууд айгүй урам зоригтойгоор фитнесийн ингээд төлбөрийг төлөөд 3 сараар нь урьдчилан төлөөд шинэ жилийн зорилгоо бичээд ингээд хан ман дээрээ өлгөөл дээ идэвхтэй эхэлдэг байхгүй. Тэгэл айгүй гоё ингээд 1 2 7 хоног явж цагаансар болчихно. Эсвэл нэг хамт олонний арга хэмжээ болно. Эсвэл нэг хорим найр болно, март болно, цэргийн баяр болно. Одоо зуны цагт бол наадам, одоо өдийд бол найр хорим болно. Ингээд жил тойроод бидний энэ баяр ёслол түүнийг тэмдэглэж байгаа бидний энэ одоо зан үйлдэл маань ерөөсөө архитай холбоотой байна. Тэгэл нэг баяр дээр очиод тултал нь амсахгүй гэж байгаа амсан хүн чинь 3 амсан тэгээд тултал нь явна. Өдөөний өөр цайд шоуд нь тэгээд нөгөө фитнес 3 сар төлбөр төлсөн 6 сарын төлбөр төлсөн маань нэг 3 4 хоног мартагдчихж байгаа байхгүй. Тэрийгээ бүр ингээд 3 4 хоног алгасан хүн чинь 7 хоног алгасан 7 хоног алгасан хүн заас миний тэр гүүн гэж хаашаа харсан юм бэ? Миний фитнес явж хаашаа харсан юм бэ? Тэгээд ингээд харчихсан. Тэгэхээр бид нарыг нэг юм зөв голдрол руугаа ингээд орох гэж байл энэ нийгмийн нэг юм одоо шахал дарамт маягийн юм. Айгүй цаад Монгол нөлөөнд автахгүй байх л. Тий. Хэрэгтэй хэрэгтэй тий. Тий. Сэтгэлийн тэнхэд. Жилиг алдсан. Тэгээ одоо сүүлийн 5 6 жил ерөөсөө алкогол холноос маш хол. За манай Дорж Олон баг шийдэж олон гэдэг хоёр тасаж болгож байгаа. Манай мэрэгжлийн тамирчин дүүнер байгаа. Ерөөсөө алкогол хэрэглэхгүй. Тэгээ тэрийгээ дагаад манай нөгөө маструуд чинь ерөөсөө тэр алкогол холноос ингээд холдсон.
тамиг татдаг хүмүүс болсон тамиг татсан алкогол хэрэглэхгүй ийм спортлог амьдралын юм аяг шилжсэн гэдэг. Стаасан орчил энэ хотод бэлтгэлийг ер нь их утаа хийсэн тий. Тийм. Төв аймаг эдгээр манай марафоныхаа хийжсэн тий. Тэгэхээр та хэд маань яг өвлийн үйлдэлтэй ер нь заалны бэлтгэл хийж юм уу? Эсвэл бас цагаар утаа харж байгаа гадаа хэдэн гараас дотох шиг гүйдэг вэ? Манай мэрэгжлийн өвөл юу яхаараа сүүлийн 2 жил ингээд Солонгос руу 1 жил явсан, Хятад руу 1 жил явж хийсэн. Бид нар чинь хотод Улаанбаатар хотод ажил амьдралтай хүмүүс ингэж байгаа. Өнгөрсөн үеийн үед бол 7 хоногийн нэгд өдөр амардаг. 2 дахь 4 дахь өдөр нь болохоор спортын ордон дээр очиад нөгөө гүйд зургийг заалны бэлтгэлээ хүмүүстэйгээ цугтаа хийчих. 3 дахь 4 дахь 5 дахь бэлтгэлээ онцгой байдлын нөгөө аврагч спорт хорооны зааланд очиод бэлтгэлээ хийдэг. Тэгээ хагас бүтэнсээ өдрөө болохоор хагасаа өдрөө үндэсний цэцэрлэг хүрээлэнд юм зөөлөнгөө үйл хийждэг. Бүтэнсээ өдөр бүр хотоос гараад Төв аймаг налаах эсвэл хойдлын нөгөө юуны гүнтийг даваад хойдлоо аюу бойлаа маань. Гүгээд тэгж хотоос гарч. Тэгэхгүй бол Улаанбаатар хот 1-р хүмүүстэн 2-р утаатай гүгээд эрүүл мэндэд аюу харна л дээ. Тийм. Манай Ахиллесийн тамирчид өвөл бас хаана нэрдгүү? Ер нь адилхан уу тий? Бид нар ч 11 сарын сүүлээс яг заалраа хөдөлгөлд орчтой. Тэгэл яг 4 сар хичээн сар авч амжих гарч ирсэн. Яг одооноос нэгтэй нөө бид нар өмнө нь дандаа намрын марафонууд тэмцээн уралдаанд явдаг гэсэн бол одоо энэ жилээс нөдлөн жилээс эхлээд ерөөхдөө дандаа өвлийн 3 хаврын 3 марафонд болохоор явдаг гэсэн Токио, Бостон, Лондон гэсэн 3 марафонод оролцож байгаа. Тэгэхээр ерөөхдөө бас хороос холын бэлтгэлүүдэд оролцож болохгүй учраас ерөөхдөө бас гадаад тэгэл хүүтэн утаатай байсан ч гэсэн ерөөхдөө үндэсний цэцэрлэг төрөлөндөө хайрын бэлтгэл сургалт байгаа гэж байна. Гүйлтэй хэдэн килограмм жижигтэй байсан. Ямар бид чинь баярууд мэдээд л зовөө шаналтай сүвчтэй талаас шагуулс одоо бас гүйлтэй хичээх гэж байгаа гүйлтэй явж байгаа хүмүүс данхаас юу байна. Өнөөдөр ингээд игээд хараад одоо ямар хөө байдлыг мэдгэж ирэх талаас ярилтэй. Банкны би нөгөө Хасбанкнд 19 жил ажилласан. Тэгээ банкны ажилтнуудад нэг боломж байдаг нь эрүүл мэндийн даатгалт хамрагдсан. Тэгээд жилдээ нэг удаа эмнэлэгт нэг урьдчилан сэргийлэх үйлчлэг авдаг байхгүй. Тэгээд тэр 18 19 онуудад эрүүл мэндийн шилжилгээнд ороод тэгээ эмчийн өрөөнд суулж ирснээс мартдаг байх. Надад аюул тийм том цохилт үлдчихсэн. Тэгээ юу гэхээр зэрэг би хацсангуй ингээд 30 хэд өөрийгөө залуу хүн гэж бодож ирсэн чинь эрүүл мэндийн шилжилгээний хариуг ингээд иймч уншаад за чиний ийм үзүүлэлт чинь ийм асуудалтай байна. Тэр болохоор яг одоо Монгол ирчүүдийн байдаг түгээмэл асуудлуудтай би тэрний нэг нь л болсон юм. Нэгдүгээр чи илүүдэлж энэ байна. Хоёрдугаар чиний шээсний хүчил асар өндөр байна. Энэ шээсний хүчил чинь болохоор тулаа гэдэг өвчний шалтгаан болд юм аа. Яагаад шээсний хүчил өндөр болдгоо гэхээр зэрэг махны хэрэглээ ихтэй архив тамхины хэрэглээнээс болоод шээсний хүчил өндөр болчт юм аа. Энэ ингээ удаа яваад байвал дээр үед баян хүний өвчин одоо бол эрэгтэй эмэгтэй хамаагүй бүх хүн тусд юм аа. Энэ өвчний одоо суурь тавьж байна гэсэн. Хоёрдугаар болохоор дотор хөвгөл аягүй их байна. Би одоо энэ байгаагаас 25 кг илүү жинтэй байсан байхгүй. Бараг ирлүүд өгчээсэн. Тийм том жинтэй, том үзээтэй байсан. Номон дээр бас ганцны зургууд нь байгаа. Тэгээд тэр эмч надад хэлжсэн байхгүй. Чиний ингээд зүрх өглцэн, илэг өглөлтөд дотор өвчин аягүй их байна. Тэгээд чиний ингээд биеийн биологийн одоо нас гэдэг үзүүлэлт байна. Энэ нас чинь ингээд 63-тай. 67-тай биш 37-37-тай хүн чинь 63 насны хүнтэй адилхан биеийн физиологи одоо процесс чинь ингэж явж байна. Тэгээ одоо чи ингээ яг энэ амьдралаа үргэлжлүүлэх юм бол даралт хийснэ. Зүрх гинт хаагдана. Стресс уур бохимдлоос болоод одоо ингээ Монголын ирчүүд аягүй хотон нас орчод байна. Зүрх чинь хаа. Ийм асуудлууд байна. Чи энэ чанд одоо хийх хэмжээ өсөж жингээ буурал. Асал хөдлөн жингээ буурал. Махны хэрэглээгээ багасгах гэдэг ийм шаардлагыг над тавьж. Тэгээд нөгөө гайхаа ямар сайн ингээд тэр нөгөө ийм сонсож байгаагүй тийм өвчнөдөө сонсоод бүр ингээд аягүй шоконд орж ирсэн. Тэгээд би ингээд өөртөө аягүй одоо өөрийгөө зөвтгөхөд бусдаас буруу хайгаад гэх юм би яваадсан шиг надад санагдсан.
яг утаатай юм чинь, хүүтэй юм чинь, энэ нэг 76 юм болохгүй байгаа юм. Одоо юу ч гэдэг те. Энэ 76 одоо энэ усын хорноо яаж ажиж явж чинь тэрнийх нь л одоо би одоо энэс илүү яаж амьдрах юм гэдэг ч юм ингээд одоо би бурууг байгаа нь шүү дээ. Бусад хүн л буруутай байгаа гэдэг миний одоо асуудал. Тийм бодолтой байжгаад тэгээд эхнэр надад яг тэр статистик надад харуулж авах бас айгүй том цохилт болж ирсэн. Чи Монгол улсын эрүүл мэндийн яамнаас гарсан статистик хардаа гэх. Энэ ингээд 40 нас хүрсэн Монголын ирчүүдийн тоо энэ 60-ыг давсан энэ. Дунд нь тал нь байхгүй байна. Чи өдөр одоо яг энэний араас явж байна. Хэрэг хоёлоо дараагийн анх танилцсан 18 та баатар бол ганц цэг 2, өнөөдрийн 37 та баатар бол ганц цэг 2. Дараагийн 20 жил яг энийг өгүүлбэл байх уу гэхээр маш эргэлзээтэй байгаа байхгүй. Яг л тэр энэ 20 жилд ингээд яваад байгаа ирчүүдийн араас явах нь тодорхой байхгүй. Тэгээд би ерөөсөө энэ өөрчлөлтийг хийгээд тэгээд гүйж ирсэн. Гүйгээд эхлэн гот ингээд бидний нөгөө илүүдэлжин энэ өвдөг үе мөч насрыг ачаад өвдөг, хөл гар өвдөн, бэртэл авна. Тэгээд ч нөгөө няцах ийм шалтгаан болсон. Яг тэр үед би бас нэг ажил дээр нэг юм ажлын өөрчлөлт гаргаад ер нь хүмүүсийг гүйж эхлэхэд нөлөөсөн нэг түгээмэл хэлбэр шалтгаан байд юм байл л дээ. Тэрний нэг нь мэдээж нөгөө одоо эрүүл мэндийн асуудал бол айгүй чухал байдаг. Хоёрдугаар болохоор одоо юу гэдэг нь хайртай хүнээсээ хаагцах гэдэг ч юм уу, гэр бүл сарлалт гэдэг ч юм уу, ажлаасаа халагдах ч гэдэг юм уу, цомгтголд орох гэдэг ч юм уу, нэг юм амьдрал тохиолдог нэг юм томоохон ноцтой асуудал биш үү? Иннээс даван гарах гэж сэтгэл зүйн шархаа эвслэх гэж хүмүүс их юм анхаарч ирсэн байт юм байна л. Тэгэхээр миний болохоор нэгдүгээр эрүүл мэндэнд яг гэж нөлөөлсөн, хоёрдугаар ажил төрлийн өөрчлөлт маань нөлөөлсөн. Тэгээд яаж өвдөжсэн ч гэсэн шүд зуугаал гүгэлсэн. Одоо нөгөө 20 оноос хойш гэсэн үг л дээ. 20 оны 1 сараас хойш вирусоо одоо нэг тасалт болоогүй. Эхлэлийн бил авч ирсэн гэсэн үг үзсэн. Тэгээд одоо энэ 20 кг байхгүй болсон. Тэг яг энэ асуудлыг л өөр олон хүнд хүргэхсэн гэдэг ийм мөрөөдөлтөй болсон л да. Одоо тэний биологийн нас гэж болсон. Одоо 18 шүү дээ. 63 тараас 18 болсон. Тийм нөгөө доктор өгүүлэлтээс их хамаардаг юм байлээ. Гэхдээ сая өөрөө эрэгтэйчүүдэд нэлээд хандаж хэлээд байх шиг байна тийм. Эрэгтэйчүүдэд бас ямар нэгэн зөвлөгөө өгч чадахгүй. Яг ингээд одоо судлаад эмч нартай ч гэсэн уулзаад энэ өөдөө сараас сууж байгаа миний хань ганц цэг тэгээ бид хоёр яг адилхан асуудалтайс манай хүн ч гэсэн одоогоос 6 жилийн өмнө ингээл айгүй хэвлийн тархалтай байсан. Ганц л босоо та. Одоо бид хоёр яг адилхан ингээд сүүлийн жил болгон эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаг байхгүй юу. Тэгээд эхнэр надад хэлдэг нөгөө Сонготогийн эмэгтэйчүүдийн эмч ингээд маш сайн байна. Энэ асгал хөдөлгөөнөө ингээд тооштой хийгээд байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд ингээд 40 гараад эхлэхээр нөгөө бие физиологиуд аюул юм өөрчлөлтүүд явагддаг, гормоны өөрчлөлтүүд явагддаг. Тэрэнд бол энэ тогтмол асгал хөдөлгөөн аюул эргээр нөлөөлдөг гэж хэлчихсэн. Тийм. Тэгээд ялангуяа энэ гүйлтэ тогтмол хичээлээ жингээ хэвийн хадгалаад тийм ингээд ийм хөдөлгөөний идэвхтэй байх нь бол маш чухал гэж зөвлөжсэн. Тэгэхээр эмэгтэй хүнд ч гэсэн гүйлт бол эргээр нөлөөлнө л гэж хэлсэн. Хоёрдугаар бидний нөгөө тууштай байдаг тасалтуулдаг зүйл нь нойр юм байна. Нойрны асуудал. Тэгээ бидний тэр тууштай байдал одоо миний тэр туушгүй байдал юу нөлөөлөд байсан гэхээр зэрэг орой дэлгэж ихтэй дунддаггүй. Энэ амьдралын юм аяг шүү дээ. Гар унтас зургт үзэл дунддаггүй, гар утсаа ширхтээ дунддаггүй. Орой унтахгүй болохоор өглөө босохгүй. Өглөө босоогүй хүн чинь дасгал тийм цаг байхгүй. Тэгээд ажилдаа хам хум очино. Орой ингээ ядарсан хүн ирээд шууд ширээний ард хоолоо идчихэд юу гарч хөдөлгөөн хийхдээ мантаа ингээ зургтаа үзэл яг нөгөө цэвэр татдаг ингээд өнгөрчөөд байгаа байхгүй. Тэр бол тэр нэг амар экстрим гаргасан шийдвэр гэх юм уу? Гэрээсээ зургт бодоо яриа гаргаа хийсэн. Одоо яг 6 жил ингээ зургт бодонгүй амьдарч байгаа. Тэгээд тэр нөгөө экстрим нөхцөл рүү өөрсдөө ингэж хүчээр түлхэж оруулсан нь одоо эрт унтах яг амьдралын юм альт нэг том өөрчлөлт хийх том түлхэж болж байсан л да. Тэгээд заавал тэг гэж байгаа биш зүгээр бид өөрийн хэрэгжүүлсэн арга нь бол тийм байсан. Номон дээр бас амьдрал бол марафон гэсэн юм. Тэр одоо яг энэ марафоноор хичээлж гисэн тоо бас манай сургуульд одоо ингэ нөгөөдөр Берлин марафон хэлж байгаа маань
бас олон бас энэс өндөр шаа тий. За бүгдэнд нь амжилт хүсье баяртай. Анх би 20 оны Улаанбаатар марафонд ер нь 42 бүүж үзье гэж анх бэлдэж хэлсэн. Тэгээд энэ Google-ээс хайж байгаа Лондонд ийм марафонд орохын тулд ийм хөтөлбөрөөр явдаг гэдэг энэ хүний хөтөлбөрийг олж аваад тэр дагаж би 12 7 явж тэгж гүйж хэлжсэн. Тэгээд миний хамгийн анхны марафоны цаг болохоор албан ёсны марафон биш л дээ. Яг тэр жилдээ ингээд бэлдсээр аваад коронавигоос болоод марафон болоогүй. Тэгээд би өөрөө ингээд шинэ нисэх онгоцны буудлын замаар ингээд гүйж 40 гүйжсэн. Тэгээд 3 цаг 47 минут гүйжсэн хамгийн анх. Тэгээд тэрний дараа 2021 он ингээд өөрөө зүгээр байгалаараа одоо хол гүмөр бол хол гүгөө, ойрхон гүмөр бол ойрхон гүгөө эмх зэгцхүү гэх юм уу. Тийг гүйдэг байсан. Тэгээд 21 оны сүүлээс дорж олон багшийн удирдлаганд ороод яг одоо энэ багшийн даалгавраар системтэй энэ бэлтгэл хийж игснээр бол маш их акс дэвшил гарсан. Одоо бидний насны хүмүүс бол энэ яг хөнгө атлетикийн болцол нормыг хангаж цол зэрэг авна гэдэг бол асар хол боломж юм байхгүй. Тэгээд хэд толын марафон гүйлтийн юм төрөл Монголд бас аюул сайн хөгжиж байгаа. Тэгээд өнөөдрөө багшийн толын марафон гүйлтийн холбоо ингээ байгуулад 10 жилтэй явж байгаа. Тэгээд тэр төрлөө биднэрт цол зэрэг авах боломж байна гэдэг. Тэгээд 6 цагийн гүйлтээр би 6 цагт 79 км гүйж яг энэ төрөлд олон улсын хэмжээний мастерын болцол хангасан. Тэгээд марафон гүйлтээр бол Улаанбаатар марафонд би анх удаа 23 онд орсон юм байна. Тэгээд Сөүл марафон 24 25 он орсон. Анхны цаг нь болохоор 2 цаг 47 минут 2 секунд. Энэ жилийн цаг болохоор 2 цаг 46 минут 39 секунд гүйсэн. Тэгээд марафон бол амьдрал тэгэхээр ер нь бол тэгээд яг энэ гүйлт маань миний ингээл амьдралын яг хэмнэл болоод явж байгаа юм л да. Яалтч ингээл жилийн 4 удирал тасралтгүй тогтмол хичээлээ ингээл болоод амьдралын салшгүй нэг хэсэг болоод ирсэн гэх юм. Тэгээд энэ ихтлээ марафоны нэг Берлин марафон гүйх юм боломж гарсан хэвээр маш их баярлаж байгаа. Энэ зончингаал хөл газар өгөхгүй баяртай байгаа. Тэгээд болдоо цацрагч хоёр маань ийм боломж гаргаж өгсөн. Энэ ташрын талах гэдэг яа. Манай метр ярьсан ирсэн одоо манай Берлинчүүд болон манай Ахиллесийнхнаас Баатар болоос асуух зүйл амжилтсан чөлөөт асуугаа. Ер нь бол хүчний тусал заавал хийх ёстой. Одоо ингээ амарж байгаа өдрөө бол эрзэн ашигласан, бие ашигласан нөгөө нэг body weight exercise гэдэг нь шүү дээ. Тийм дасгалуудыг ер нь бол зайлшгүй хийж тийм. Бид нэр энэ хоёр нэгжлийн дасгалжуулагчийн удирдлаганд явж ирснээс хойш өвлийн удирдалтаа заавал хүчний дасгал хийдэг. Өвлийн 3 сар ингээд хүчний дасгал дээр аягүй их төвлөрдөг. Бусад сарууд бол яг нэг тусгай хүчний дасгал хийхгүй ч гэсэн өөрөө ингээд амарч байгаа үедээ дасгалаа хийдэг. Өвлийн сарууд бол 7 хоногийн 3 өдөр 90 минутаар ер нь ийм циклтэй юм бэлтгэл хийж явчихдаг. Одоо бусад үедээ бол зүгээр нэгд өдөр амарна, бусад өдөр бэлтгэлтэй байдаг. Тэгээд би өөрөө нэг 7 хоногт нэг 2-3 өдөр бие ашигласан, эрзэн ашигласан, төрнийг ашигласан юм асуу хийж явчихдаг. Тэгээд марафон үгээр зүгээр эрүүл мэндийг бодож хийж байгаа хүмүүс ямар зүйл вэ? Ер нь бол нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн нийтэд өгсөн зөвлөгөө нь болохоор 7 хоногт хүн 150 минут дасгал хөдөлгөөнд зарцуулсан байхыг зөвлөдөг юм байна. Идэвхтэй дасгал хөдөлгөөн. Түүнээс одоо бид нар ингээ ажил гэрээ хооронд алхдаг ч юм уу ийм бол бидний зүгээр хөвшил болцсон дасгал хөдөлгөөн маань идэвхтэйд ордгоо байна л да. Тэр яг ингээ зориод одоо гүүх гэдэг юм уу, дугуйж ийх гэдэг ч юм уу ийм сакс тоглох ч юм уу тийм. Ийм дасгал хөдөлгөөнийг бол 7 хоног 150 минут гэж байгаа байхгүй. За тэрийг ингээ бид нар ингээ өдөр болгон одоо жирийн амьдралтай хүмүүс өдөр болгон гүүгээд дасгал хөдөлгөөний цаг гаргаад чадахгүй гэх. Тэгэхээр 7 хоног 3 өдрөгөө хуваахт 150-ыг 3-д хуваахчил 50 минут байгаа байхгүй тийм. Тэгэхээр
7 хоног 3 удаа 50 минут байх хангалттай байна. Тэрийг бол ер нь эрүүл мэндийн гүгч гэж хэлдэг. Ажлын 1 өдөр юм уу, ажлын 2 өдөр, чадвал амралтын 2 өдөр аль аль нь гүгчдэг байх л болчихж байна. Нэг удаадаа 30-аас 40 минут. Тийм. Энд дэр ихэнх гүгчийн төлөвлөгөөнүүд байгаа юм билээ. Тэр номоо ер нь зархаар авчирсан уу? Хэдэн ном авч ирсэн. Бүдүүн булчингууд нь ингээд хөгжсөн том булчингууд нь аягүй сайн хөгжилтэй ирнэ. Нарийн булчингуудын хөгжил их сул байна. Бас ингээд энэ нь болохоор бэрхтлийн нэг шалтгаан болж байна гэд тэр хүн хэлжсэн. Тэгээд энэ марафончдыг харахаар энэ нарийн булчингуудын хөгжил их сайн байдаг юм байна. Тэгээд энэ хүчний бодигийн нэг юм багц одоо лаг булчинлаг хүртэл ийм асуудалтай тулгарч байна гэж хэлсэн. Тэр нөөрөө нэг том булчингууд жижиг булчингаа дарангуулад тэгээд өөр бэртэх процесс нь илүү болчихсон. Харин тийм үү те. Тэгэхээр тэр нарийн булчингуудыг хөгжүүлдэг зүйл чинь эрдэнтэй дасгалуу тэр нэг юм манай багш нарын бидэд хэлдэг тэр сонгол дасгалуу энэ чинь юм байл л. Ер нь бол урт хугацаанд аягүй чухал юм байна л те. Бидний одоо бүр нас ахих тусам хүний булчин шүрмэс багасаад арыг ясаад дийлэхгүй болоод тэгээ бүдэрч аачих ч юм уу хазгаа морийг ишгэхэд ингээд хөнгөл гараа гинтэйгээ тэрнээсээ болж бас настай хүмүүсийн одоо эрт нас барах шалтгаан болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс урьдчилан сэргийлэх зүйл нь тасралтгүй булчингийн хөгжил дээр анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр тэр бол бидний амьдралын хэм маяг байх хэрэгтэй юм байна л те. Нэр Баатар улсаас заавал нэг асуух байна. Одоо нэг маа тамирчдын хоол хүнс хооллолцоо дээр нөгөө нэмэлт эрдэс витамины юу надаа хэр байх хэрэгтэй. Ялангуяа одоо ингээд мэрэгжлийн түвшиндээ хэлж байгаа тамирчид болон анхлан одоо хүйж байгаа хүмүүс зориулсан энэ тал дээр бас номонтман юм байна юу? Энэ тал дээр бас хүмүүстэй зөвлөгөө өгвөл. Яг эх 7 хоногийн хагас өдөр Монголд нэг гоё хэмжээ олгож байгаа. Бид нөгөө Монголын эмч үүч дэлхийн эмч үүчдийн өдөр гэж болд юм лээ. Тэрийг бүр ингээд сарын аян болгоод сая нэг гүйлт хийгээд одоо төгсгөлт нь нэг юм хурал маягийн, сургалт маягийн хийж байгаа. Тэгээд бүх тамирчдад яг энэ нэмэлт витаминжуулалт нь яг ямар байх хэвээр, юу хэрэглэх хэвээр, юу хэрэглэх ёсгүй, яаж хэрэглэх хэвээр гэдэг дээр мэрэгжлийн эмчнэр, эмч үүчнэр тамирчдад тийм хас үлрийн сургалт хийж байгаа. Тэр эмч үүчтэй холбоотой хамтраад 27 он Монголд хийх гэж байгаа. Манай Ахиллес ч гэсэн тэнд оролцоод үн төлбөргөө хаан банкны нөгөө галерей байдаг шүү дээ. Тэнд хийхээр бэлдэж байгаа. Тэгэхээр хоол унд болон нөгөө нэмэлт нутришн тал дээр бол ер нь бол бид нар мэрэгжлийн хоол зүйчийг урьж нэг зөвлөгөө авч байсан. Ялангуяа марафон гүйлт гэдэг бол асар их юм төсвөрийн спорт учраас нөгөө спортуудын дотор хүчний спорт, төсвөрийн спорт гэдэг ангилагдж байгаа. Гүйлт бол илүү төсвөрийн спорт юм дээ. Тэгэхээр бидний идж байгаа хоолыг 100% гэж үзвэл 60-аас 70% нүүрс ус. Тэгээд одоо 40-оос 30% нь болохоор уурга. Тэгээд 5-аас одоо 10% нь өөх тус сайн ашигтай сайн өөх тус гэсэн юм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь сүүс хүм бүтээгдэхүүн, жимс ногоо, мах, одоо нөгөө үр тариа нөгөөх нь үлээ юм 5 төрлийн хоол хүнсийг ингээд аль-алнаас нь өдөр болгоо ингээд зохистой хэмжээнд ингээд эргэлж явахыг мэрэгжлийн хоол зүйч зөвлөд юм байна. Нэмэлт дээр энэ бичиж одоо нутришн талдаа бол одоо манай мэрэгжлийн тамирчид зүүнэрийг ингээд хараад байхад зарим улирал болгон эрдцийн шинжилгээ өгд юм лээ. Бид нар бол нэг хагас жилдээ нэг одоо эрдцийн шинжилгээ өгд. Тэгээд эрдцийн шинжилгээгээр бидний нөгөө одоо эрдц генералууд маань ямар байна вэ гэдгийг шалгаад тэгээд эмчийн зөвлөсний дагуу нэмэлтээр юу зарим юм юу хэрэглэдэг. За D витамин бол заавал хэрэглэдэг. С витамин байна. Тэгээд кальц байна. Нөгөө глюкозамин хондротин гэж байна. Тэгээд гүйцэтгэх тогтмол бас ингэ хэрэглэхийг зөвлөдөг юм юмнууд хэрэглэдэг. Тэгээд одоо яг мэрэгжлийн тамирчдын бодлоор улсын бүр нөгөө юуны спорт хамгаалах ухааны эдийн хэлгээний төвөөс яг мэрэгжлийн тамирчид ийм витамин хэрэглэх ёстой гэж гаргаж өгöd юм байна. Зарим хангалттай юм байна. Тэгээд ингээд мэрэгжлийн бус хүнээс үг сонсохын оронд яг мэрэгжлийн эмч юу
сонсож зүлгээг даасан зүйлтэй гэж бодож байна. Би бол Улаанбаатарт бид нар болохоор сонготой эмнэлэг юм яг тэр UBS центрийн 5 давхар тэмцээн авдаг газар тийм хүчтэй. Мэргэжлийн дүүнрээсээ бид нар бас аюул суралцдаг дурсгалтай. Бид нар маань ингээд бидэндээ засар өндөр ачаалттай өдрийн 2-3 удаагийн бэлтгэлтэй явдаг. Бид нар бол өдөрт нэг удаа бид нар нөгөө өдөр ажилтаа учраас бэлтгэлтэй хийх цаг нь өдөр ажилласаа өмнө байдаг байхгүй. Тэр өглөө 5 гэж босоод нэг ийм стакан босоод яг миний одоо жишээ. Тэгээд билетгэн дээрээ ингээд цайгаа халааж хоорондоо 8 мэл ороод ингээд нөгөө ямаа бэлдээ яж хооронд цай халангууд аяганда нөгөө бор гурилнаас нэг иймэрхүү нэг том амны албаа нэг бор гурил тэгээд нэг шар тос тэгээд зүгийн малнаас ингээд эсвэл боромж юм аа найруулаад шинхэн нүүрс ус гэсэн үг шүү дээ тийм сайн нүүрс ус гэсэн үг. Тэрийг уучаад тэгээ бэлтгэлтэй гардаг байхгүй. Зөөлөн гүйлт бол тэгэл Google ороод ирнэ. Нөгөө хурдны давтан гүйлтэд темпо гүйлтчдэг юм асар их ийм төсөв шаардсан юм гарах юм бол нэмэлтээр жели авдаг. Энержи нөгөө жели байгаа шүү дээ. Тэрийг авч яваад бэлтгэхийнхаа дундуур. За тэгээд эргэж ирээд бэлтгэлээ дуусаад эргэж ирээд усасандаа орчоод өглөөний брейкфастаа уучаад тэгээ ажилдаа явдаг. Тэгээ өдрийнхаа цаа угаад арай нөхөд өдрийн 3 доктор өөхийг арилгахын тулд ер нь бол бие организм маань яаж ажиллах гэдгийг сайн мэдгэл ёстой шиг надад санагдаж байгаа юм байна. Тэгэхээр бидний одоо энэ доктор өөх яаж үүсээд байна вэ гэхээр зэрэг бидний идж байгаа хоолноос хамаарж байгаа. Тий. Тэгэхээр бид нэр болохоор хүн төрөлхтөн сүүлийн одоо энэ үйлдвэржилт бий болсон 200 жилийн дотор тэр дундаа сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд саахын хэрэглээ бүр дэндүү их болсон байлээ л дээ. Одоо хүний үүссэн цагаас хойш бүх энэ он жилүүдийг ингээд аваад үзэх юм. Сүүлийн нэг 100 200 жилдээ тэгээд нэг ялангуяа сүүлийн нэг 20 биш 50 жилийн цаахын хэрэглээ бүр ингээд асар өндөр болсон. Тэгээд бидний идж байгаа хоолоороо давуулж байгаа бүх зүйл дотор их хэмжээний нүүрс ус сахар байгаа. Тэрийг бидний идлээ нөгөөхөө зарцуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нэр зарцуулах хөдөлгөөн хийж зарцуулахгүй ингээд хөдөлгөөнгүй байгаад байгаа бидний бие яаж ажиллаж байгаа гэхээр зэрэг тэр бие рүү орсон сахарыг чулуун гэрлөө очоод эндээсээ цус руу глюкоз болоод одоо цус руу ордог. Тэгэнгүүт нөгөө нойр булчирхаа инсулинээ ялгаруулад эсвэд рүү энэ цуснд орж ирсэн нөөц усыг татж аваарай гэдэг команд өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тад авчихгоо эсвэд нөөц усаа ингэ нөөцлөд авчлаа тий. Тэгэд бид нар тэр эсэнд хоримтлагдсан нөөц усыг зарцуулаагүй байж дараагийнхаа нөөц усыг дахиад идчихэж штэ. Дараагийнхаа ундаа ууж ин бялуу идэж ин одоо ингэ нөөц ус аваад нэгэн гол дахиад цусаар нэг глюкоз болчихно тий. Нэгэн гол инсулин ялгараад цуснд байгаа юу одоо глюкозыг аваач гэх юм би дүүрцээ миний энэ эсвүүд бүгд ингээд банк төөрцөн байна гэдэг. Ингэсээр хагаад нөгөө хоёрдугаар төвчний одоо инсулин мэдрэг бус одоо чихрийн шижний сахарын өвчин үүсдэг юм байна л дээ. За ингээд цуснд байгаа тэр их илүүдэд байгаа нүүрс усыг хүн яадаг вэ гэхээр шууд өөх болгоод нөөцлчихдээ. Одоо энэ хэрэглэхгүй юм байна. Өөх болгоё гэл тэгэл илгэний өөхлөл, дотор өөхлөл, энэ гадар өөхлөл болоод ингээд нөөцлөгдчихтэй. Энэ яаж арилгах вэ гэж. Ерөөсөө яг эсрэг процесс нь явах хэрэгтэй. Нэгдүгээр нүүрс усныхаа хэрэглээг багасгах, хоёрдугаар хөдөлгөөн хийж тэрийг зарцуулах. За тэгээ хоол зүйчийн эмчлийн зөвж байгаа зөвлөгөө болохоор доктор өөхөнд хамгийн сайн одоо шатаадаг хоол нь болохоор эслэг гэж байгаа. Эслэгээр баялаг хоол идэнэ. Тэгээд зоон 2 дасгал хөдөлгөөн хийн. Тэр нь эрчимтэй алхах, зөөлөн шогших ийм дасгал хөдөлгөөн. Энэ нь болохоор одоо тэр нөгөө нөөцлөд хадгалсан өөхийг буцаагаад нүүрс ус болгоод цус руу глюкоз болгож өгөөд хөдөлгөөний энерги болгоод ийм процесс гэсэн. Гэртэл хийх гардгүй гэмтлийн үнийг одоо бэлтгэлжилт юусаас туслаа юм хөлсөл гэмтэл бүрний эзэсний дараа орж юм уу? Юу нь ямар гэмтэл юм лээ бүү? Ер нь гүүх үед хамгийн хачаал авдаг биеийн хэсэг бол үе мөч. Тэ? Шагаа, өвдөг, түнх. Тэгээд энэ шагаа, өвдөг, түнх маань одоо бидний арга яс. Энэ арга ясыг бидний булчин холбож байгаа. Буур энэ яг энэ юун дээр үе мөчн дээр одоо энэ нарийн булчин мөгөөс холбоос идүүдэн гэж байдсан байна л дээ. Тэгэхээр бэлтгэлийн гол шалтгаан нь болохоор энэ булчингийн хөгжил сул байх.
үе мөч холбоос идүүд сул байх нь бэрхтэл авах гол шалтгаан нь болдог. Тэгээд бидний нөгөө хэтрүүлсэн ачаалал өгөх ч юм уу тэрнээс халаалтгүй гүйл хийх те сонголтоо дутуу хийх мэтчлийн одоо энэ өвдөгний одоо нөгөө IT байн синдром гэдэг чинь хоёр талаар ингэж өвддөг. Тийм өвдөлтөөс болж 2-7 хоног аварж байсан. Адаар нөгөө нэг тэгж удаан одоо бэрхтэл авч давсарлаж байгаагүй. Ер нь бол одоо ингээд манай тамирчдыг хараад байхад одоо манай мастер английн тамирчид бол ингээд өвдөгний хувьд асуудалтай болчоод бүртгүүлэлтээ хийж чадахгүй эмчилгээ хийгээд 6 сар бараг 9 сарч болж байгаа хүмүүс байна. Тэгээд бүүн гот нөгөөхөн сэтэрчээд юусоо болохгүй ингээд. Одоо манай хүн ч гэсэн сүүлийн одоо Берлин марафонд аягүй сайн орно гэж бодож ирчих өвдөгний бэрхтлээс л ингээд бас бэлтгэлээ хийж чадаагүй амарчсан замаа дуусгах гэдэг зориод ирсэн байна. Тэгэхээр бэрхтлэг гэмтэл гэдэг бол үнэхээр тамирчны хувьд хамгийн том асуудал нь байдаг. Нэр зүйлийг гэснээс одоо нараа их гоё спортын төрөл гарсан байна. Одоо би шилэн нэг хөнгөний тамирчин байж байгаа өвдөгний чагтаас бас таслаад тэг хөнгөнөө орхижсэн. Тэгээ сүүлд нь дугуй спорт дугуйчин босоо. Тэгээд яг нэг өвдөгний гэмтэлтэй хүмүүс дугуй хамгийн сайн спорт юм билээ. Яг нэг өвдөн дээр ирэхгүй жигд хөдөлгөөнөөр ингэ явдаг. Тэгээд энэ бол их зөв юу гэдэг. Тэгэхээр сүүлийн нэг гүйлт дугуй ирэх хэвчсэн доотлооны төрөл юм. Энэ бол яг одоо аюул тийм гоё спорт юм лээ. Тэрсвэрийн тэгээд одоо манай гүйлтийн дугуйн харсан. Энэ төрөл бас одоо та хэдийгээр хүчин сороор гэж одоо урах гэдэг. Сэлдэг бол нөгөө юу триатлон. Монгол бол доотлон триатлон тэмцээн аюул их болдог болж сүүлийн. Тэр яг ийм бол 4 сарын 21-нд битүү Бээжин хагас марафонд очиж гүйсэн баггүй юу. Тэгчээд Монгол руу жоохон яарад яг гүйсэн өдрөө нааш явцсан баггүй юу. Тэгээд амар их ачаалаад өнгөж амрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ирээд 2-7 хоног багангаад нөгөө нэг багангаа марафон гэж болдог баггүй. Усан авах шалгалт хийсэн. 50 км-ийн. Тэгээд ингээд төрөл болгондоо амжилт гаргачих юм бол манай төрүүлэх шанс байгаа байхгүй юу. Тэрнгүүд ганаг 50 км орцгоо гэж оролцсон баггүй. Тэгсэн нөгөө ядаралт нь гараагүй 2-7 хоногийн дараа дахиад 50 гүгээд тэнд 3 дугаар байранд орсон л та. Тэгэл тэр 50 дээр бүр амар ядаралт өгөөл дараа нь удалгүй 2-7 хоногийн дараа Улаанбаатар марафонд бас 21 доор төрүүлсэн. Тэгэл тэр их олон ачаал одоо дараалсан энэ марафонууд хүний шонгор тэгэл буруу юм руу авч байгаа. Тэгээ бас нэг баг хамт олонныхаа төлөө оролцчих гэсэн нэг тийм одоо шаардлаганд орсон гэх юм уу. Тэгээд яг ойрхон 3 марафонд ороод тэрнээсээ болоод ачаал нь хитрэл өвдчихөж байгаа. Тэгээд нөгөө зүгээр байж чадахгүй ингээд бүрэн эдгэжээж бэлтгэлээ хийхгүй ингээд гайгүй болцсон болов гэж гүйчин тэгээд нөгөөхөөс хэлчихсэн ийм юм байна. Тэгэхээр сургамж нь юу гэхээр зэрэг тэгж ойрхон олон марафонд ормооргүй юм байна. Зүгээр л төлөвлөж байгаа жид нэг тоо зөвхөн хэдэн марафонд ордог бос үедээ гоё формалаар бэлтгэлээ хийж явах зүгээр юм байна. Хэрвээ ямар нэгэн ачаалттай марафонд орсон бол дараагийн дээр нөхөн сэргээлтэй онцгой анхаарах хэрэгтэй юм байна лээ гэж ийм сургамжийг бол авсан. Тэр. Би яг үүндээ сонгол асуулт гэж байдгийг гүйж ихснээс хойш дорж явсан багштай уулзсан сонс мэдчихв. Тийм өссөн байж таа. Тэгээд 40 хүрчээж сонгол асуултыг сонсоогүй байхгүй. Сонсоогүй хүн чинь хийгээгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд дорж явсан багштай ирээд эхний 1 сар ингээд сонгол асуултыг чинь нөгөө хөл гараа өдөөс бүр амар хэцүү хийж чадахгүй ингээд хөл гарч ивлэхгүй. Одоо л тийм гоё сайн хийж сураагүй ингээд хөшөрцөө оныг илэрч ирсэн гоё. Тэгэхэд манай багш нар энэ дүүнэр энэ чинь гоё. Янз шиг хийн штэ. Айгүй гоё ингээд. Тэгэхээр багаас нь тэр гүйлтийн сонгол дасгалыг хийх нь өөрөө ялцгүй нөгөө гүйлт маань бүх спортын суур гэдэг нь тий. Бүхэл спорт дээр сонгол дасгалын тэргүүд нь ингээд яг хэрэглэгдэж байгаа бох тий. Гэтэл ингээд бид нэр тэр юмнаас тийм хол хөндий өсөж ингээд. Одоо энэ бидний явуулаад байгаа Улаанбаатарт явуулж байгаа хавар бидний нэг анги аваад 40 хүн эсвэл явж байгаа. Одоо бас нэг 40 хүн аваа явж байгаа. Эднийг бол яг яс хийлгүүлж байгаа. Зөөлөн хэдэн минутгүй би яагаа сонгол таслаа хийгээд тэгээд даалгавраа ингэ явж байгаа. Сайн сурдаг шүү. Очтойч хүрсэн хүмүүс яг манай энэ Моншогийн төвшин энэ
таймыг энэ гурав чинь нөлтөн бүтэн бохоо явуулсан гол байхгүй. Төвшин явуулсан шүү дээ. Манай мооч төвшин 2 явуулсан тий. Төвшин 2 явуулсан, мооч чинь 1 явуулсан. Хүмүүс гол явцсан гэж. Хүмүүс юм уу сайн үгүй. Хүмүүс эсвэл бүр лаглаа. Тэсний өмнө Одоо нөгөө цэгч нөгөө анхаарал хандуулдаг. Аа. Монгол хүмүүс витамин хичээлийг ерөөсөө чухал гэж биш гэж боддог байхгүй. Хүүхдүүд нөгөө витамин спорт хичээлээс хичээлээ аяллаа гэж цэгчүүд аюул тийм мөр ойлголттой байдаг. Тэгээд ер нь одоо витамин хичээллэх гэдэг юм уу? Витамин хичээл хүүхдэд хэр чухал байдаг. Энэ ерөнхийдөө харагдаж байна уу? Маш чухал асуудал гэж би боддог. Яагаад гэвэл зэрэг одоо энэ манай аюул эмдийн яамнаас гаргасан судалгаагаар Монгол өсвөр насны хүүхдүүдийн 50% нь илүүдэл жинтэй байна гэдгийг тоо судалгаа байгаа. Тэгээд энэ маань өөрөө энэ дараагийн бидний үе шүү дээ. Тэгээд ийм олуулаад Монгол хүний тал нь ингээд хар багаасаа ингээд илүүдэл жинтэйгээр хүн болж шүү. Энд чинь эргээд асар олон нийгмийн асуудлын шалтгаан суурин тавигдаад явж байгаа. Энд бол энэ биеийн тамир гэдэг зүйлийг орхигдуулсан бүх сургуулиудын гадна байдаг нөгөө гой талбайнууд жаадаг бүх барилга болсон. Энийний бол хор уршиг л би харж байна. Тэгэхээр энэ дээр бол эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нийгмээр л бид нэр анхаарахаас аргагүй том асуудал гэж байна. Хуралдах биеийн тамир спортын бүлгийг ахлаа. Яг энэ нөгөө биеийн тамирын хичээлийн сургалтын номод хөрөмж бид спортын анауханы төвөд эдрийн санхүүжилтийг бол нэлээд нэмсэн. Гэхдээ энэ нөгөө нийт иргэдэд чиглэсэн ер нь биеийн тамир спорт их чухал шүү гэдэг ийм сургалтын сурталчилгаа асар хэрэгтэй юм байлээ. Энэ дээр одоо энэ номогийн маань ингэж байна. Үнэхээр чухал. Тэгэхгүй эцэг эхчүүд монголчууд ерөөс ойлгохгүй байна. Биеийн тамир хичээл яа гэдэг. Зөвхөн математик гэдэг юм гадаад хэл байхад хүн хөгжнө гэж байгаа. Гэтэл спорт өөрөө асар чухал юм тийм. Энэ номон дээр бас нэг спорт бааз сэтгэл зүгээд тэр тал дээр бас хүмүүстэй гоё санаа оноо юм байна. Ер нь сэтгэл зүйн хувьд спортоор хичээлсэн гэдэг юм уу? Энэ тамирчин хүн, гүйлтийн хүн яг ямар одоо зан чанарыг ер нь олж авч чадчихна. Би болохоор энэ сэтгэл зүйн нэг юм яг энэ дээр бичсэн байна. Хоёр хэсгээр ангилсан байна. Эхнийх нь болохоор одоо ингээд гүйж сурахад тулгарч байгаа сэтгэл зүйн бэрхшээлүүд нэг тусдаа асуудал байна. Тэр яг тамирчин хүний тэр тэмцээн уралдаанд орж амжилтаа гаргахаар одоо тэр тэмцээн уралдаантай холбоотой сэтгэл зүйн асуудал тусдаа байгаа. Гүйж сурахад бодоод тулгардаг хамгийн эхний бэрхшээл яг одоо нийгмийн статус кво гэж байдаг шүү дээ. Нийтлэг ийм амьдралын хэм маяг ойлголт байна шүү дээ. Энэ аягүй их саад болдог. Одоо шийдэл бид нар ингээд илүүдэл жинтэй хүнийг нормалны хэвэн гэж ингэж хардаг. Тэгээд жоохон ингээд жингээ асаад эхлэх бол пүүг чи нүднээс харцсан байж тээ. Ямар турцнаа хатарч онцгоогоо нүдч нь онцгоогоо ёстой муухай харагдаж байна гэж. Өвдсөн юм шиг үстэй гэж ингэдэг. Тэгэхээр тэр их муухай санагддаг. Аюу нөлөөлөд нэрээ би буруу юм хийгээд байгаа юм болов уу? Гөөхөө болох уу гэдэг ийм асуудалтай болдог. Дээрээс нь ингээд Google ингээд чиний гүүн гэж хаашаа харсан юм байдаг. Аливаа татчих гэх юм байна. Ахаа шахан тамгич бодоо татчихаа өгшөө. Гэж нэг ийм тэгээ нөгөө миний зогтож байгаа амьдралын хэм маягаар ингээд нийгэм маань аваад буцаагаад байгаа. Нийгмд нэг л миний эргэн тойрны хүмүүс шүү дээ. Тэгээ энийг давж гарахын тулд хүнээс асар их тийм сэтгэлийн хат төсвөр автоожил тэр хүмүүсийн дээр нөлөөнд автахгүй байх тийм зүйл шаардлагатай болд юм байна лээ. Энэ болохгүй юм нэвтэлж чад ирэх гэж. Дараагийнх нь тэр тэмцээний сэтгэл зүй бол маш их чухал. Тэгээд тэрэн дээр бол маш сайн бэлтгэлээ хийх нь өөрөө сэтгэл зүгээ бэлтэж байгаа нэг хэлбэр юм болов тэр надад санагддаг шүү дээ. Угаасаа хичнээн сэтгэл зүйтэй байлаа гэд бэлтгэлгүй бол угаасаа тэмцээнд явахгүй. Бэлтгэлээ идэж чинээ сайн хий төдөөж чинээ хүний сэтгэл зүй бол бэлэн болд юм байна гэж бодоод байна. Манай Улаанбаатар хот нөгөө далайн түвшнээс дээш 1350 м өндөрт байд юм байна л дээ. Тэгээ миний бодлоор гадагшаа явж гүйсэн нь болохоор Солонгосын Сөүл хотод тэгээд Жежу арал дээр очиж гүйжсэн. Тэгээ хот марафон, Бээжин марафон гүйжсэн. Европын одоо марафон дээр анх төгсөн бүрт гүйжсэнийг стацад анх удаа ирж ийн ямар байхыг одоо нөгөөдөр эндээ нөгөө далайн түвшин дээр байгаа шүү дээ. 100 200 м. Тэгэхээр ямар ч юм Монголоор ирж байгаа биднэрт бол эргээр нөлөөтэй байх болов. Яг энэ далайн түвшнээс дээш байх гэсэн бид нар монголчууд угаасаа
хүчил төрөж байгаа юм те багтаа орчинд амьдрал сурцсан гэдгээрээ ингээд 70 наснаас доошоо гэдэг юм уу ойртох тусам амжилт гармаа айгүй өндөр байдаг. Яг манай дугуйчдын солонгос яг тийм байна. Тэгэхээр бид нар бол тэрсвэрийн одоо чанар бол Европчуудыг бодоход арай ер нь төрөлх юм сайн байх хэрэгтэй. Нутгийн өндөрлөөс хамаарат гэж ер нь дугуйны юм бол гэж үзээд хөнгөн яг л адилхан л да тийм бүх юм шиг. Тэгээ манай дорж олон багш бас хэлжсэн дэр нөгөө өндөрлөг газар төрж өссөн хүүхдүүд айгуу сайн бас амжилт гаргадаг гэх юм. Ялангуяа та. Тэгээд цусны улаан бөөм гэдэг тийм зүйл нь их байдаг юм байна л да. Тийм хүмүүс болохоор нөгөө одоо машинаар бол мотор нь айгуу сайн байдаг юм л да. Докторын ажиллагаас Төрч багтаа орчин. ажлаас сурцсан тийм. Таахан баярлалаа. За би өөрөө манай архивч таних байх тийм энэ дэрлээ хоолт амьдардаг ус хөнгөө хэлтгийн тамирчин байж таавстай адилхан. Одоо энэ чи урдаа дэмжсэн спорт урлагт дэмжсэн бид дэмж цог клуб хийж дээл клуб байдаг. Тэрний бас тэргүүний ажлыг бас хийдэг. Тэгээд бас одоо маргааш уралдах гэж байгаа таавс архивч манай Батсайхан бол 4 6 дахь ярьж байгаа. Таавс бас өмнөд анхудаа ярьж байгаа. Тэгээд таавс маргааш бас өсөө шинцэнээс амжилт хүсье. Тэгээд өнөөдрөөс биднээс урилгыг хүлээж аваад ингээ яриа хийж байгаа Баатар бол дүүдээ бас маш их баярлалаа. Тэгээд энэ нь бол Эрдэнэ сайдын яам одоо манай клуб хөнгөн атлет спортыг байнга дэмждэг. Тэгээд энэ удаагийн марафон гүйлтийн хэмжээнд хамт мэдж байгаа энэ манай бас энэ хөнгөн атлетийн тамирчин байсан. Улсын хурдан гишүүн байсан. Одоо манай Эрдэнэ сайдын яам элчин зөвлөх хийж байгаа. Өнөөдөр биднээсийн өсөлтөд та бүхэн онгоцны удаа хүлээж аваад машин дээрээ үйлчлээд байгаа биднээсийн хоорондын харилцаа холбоо спортыг дэмжиж байгаа хөнгөн атлетикч. Тэгээд спортын сайдын яамаас ингээд дэмжиж байгаад бас тавс бүгдөө ямар нэг асуудал гараад тэмцээн дуусаад явна бол манай элчин сайдын яам хэрэгтэй шаардлагатай манай машинаар хангаж байгаа. Энэ ч бас бид бүхний бас дэмжиж байгаа бас нэг илэрэл тийм ээ. Ингээд бас өнөөдөр бас номоо бичиж байгаа дүүдээ бас амжилт хүсье. Тэгээд элчин сайдын яамда бас баярлалаа. Элчин сайдын яам зөвлөгч манай цог клубын гишүүн байна. За ингээд бүгдөө сайхан гой зураг авахулаад ингээд дуусгах хөө. Таа сайхан амраа. Ингээд за баярлалаа. Маш их баярлалаа.